иргэдийн амьдрал амаргүй татварыг багасгаж өгөхийг хүсэж байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ бидний хувьд хизээж буулгаж болохгүй татвар гэж байдаг. Энэ бол архины татвар, тамхины татвар. Тэгээ энэ бол ирээдүйн хойч үеийнхаа эрүүл мэнд, амь нас сайн сайхан бүхнийг нь хамгаалахын төлөө хийдэг бидний төрийн бодлого байдаг. Тэгээ тамхины элдийн тухай хуулийг өргөн барьснаас хойш, өргөн барьсны дараа 3 сарын дараа энэ улсын хурал Евразийн хэлэлцээрийг баталсан. За энэ дээр одоо манай гишүүдээ минь ярьж байгаа засгийн газар ч гэсэн энэ бурууга хүлээн зөвшөөрсөн янжуур тамхины гайлын албан татварыг 30% татварыг тэглээд орж ирсэн. Энийг асуудлыг ер нь бол босгоол эн чинь болохгүй штэ яаш штэ энийг арга хэмжээ аваач гэдэг асуудлыг бол байнга л ярьж ирсэн. За улсын хурлаас энийгээ тэгвэл дотоодын хууль тогтоомжороо нөхөөд одоо бүр баян бүрд янжуур тамхины баян бүрд болцоод байгаа энэ Монгол чанар муутай хямдхан тамхиа бүр хямд болгож бүр олон хүнийг өвчлөлд хөтлөхгүй төлөө энийгээ засаад ороод ирээ гэдэг даалгаврыг түрүү жилийн 12 сард засгийн газар төгсөн. 7 сарын дараа гуйж говшуулж бараг ичиж өгмээр шүү гэж баахан хэлүүлжээж орж ирж байна. Яагаад гэвэл 7 сарын 22-нд энэ Евразийн хэлэлцээр хэрэгжиж эхлэх гэж байна. Тэгээ энэ дээр бол эсвэлтгүй зөндөө байсан. Харин ч энэ асуудлыг бас ойлгоод нэгэн аралтайгаар энийг шийдэх ёстой байна гэдээ оруулж ирж байгаа би Мэд сайхан сайдад баярлж байгаа. Урд нь би өмнөх сайдуудтай зөндөө ярьсан. Зөндөө л бүгдээрэнд нь шаардлага тавьсан, асуулга тавьсан. Гэтэл энэ асуудал эсвэлтгүйгээр хааж исэн асуудлыг энийг ямар тач шийдэх ёстой гэдээ орж ирж байгаа бол сангийн сайд ойрлж байна. За учир сайд одоо асуулга тавиад энийг ойлгоод бас орж ирж байгаа ерөнхий сайдтай бас талархаж байгаа. Ямар тач энэ асуудлаа шийдчихъя гэд. За тэгээд энэ хилцүүлэг одоо ингээд энэний дараа ч гэсэн тамхины хэлтийн тухай хууль орно гишүүдийн өргөн барьсан. Тэгээд тэнтэй бас ингэж хольж хутгаж байгаа сошиал орчинд зориудаар бас түгээж байгаа мэдээлэл байна л да. Тэгэхээр энэ бол урд нь Евразийн хэлэлцээрээр одоо тэгэлцсэн гайлын янжуур татврынхаа шүү. Гайлын албан татврыг нөхөж орж ирж байгаа. Гэхдээ энэ дээр төвшин гишүүний хэлж байгаа зөвөө бид нар одоо энэ онцгой албан татвар болон за улсын хурал дээр одоо анхны хилцүүлгээ хийх байгаа тамхины хэлтийн тухай хуулийнхаа нийцлийг бас сайтар харах хэрэгтэй. Тэгвэл яг одоо энэ чигээрээ засгийн газраас орж ирсэн энэ хуулийг энэ чигээр нь батлах юм бол өнөөдөр үйлчилж байгаа тамхины янжуур татвар багасна. Яагаад энэ дээр хувь хэмжээ заагаад номинал үн буюу ширхтээр оноодог тоог нь бол тавиагүй байгаа. За түрүүн бас тэр хамрын тамхитай холбоотой асуудлыг хөндлөө тий. Тэгэхээр энэ хоёр хууль маань зэрэгцээд явж байгаа учраас хамтдгаад нийцэл бичлэлтийг нь хийдэл байхгүйгээр хийхгүй бол ямар нэгэн болчимгүй алдаа байд юм уу? Цаг хугацааны зөрөөгөөс болоод асуудал болох вэ гэдэг дээр үнэхээр болгоомжилж байна. Улсын хурлын гишүүдтэй ч гэсэн хурал даргалагч улсын хурлын даргач гэсэн энэ хоёр хуулийг хамтдгаад нийцүүлээд нэг гараар хурдхан шиг гаргаад явсан нь одоо тий илүү зөв байхаа гэдэг юм байр суурийг бас илэрхийлье. За